2016 онд сайхан бэлэг ерхий сайдын ажлын өгөхдөө Эрдэнэ төлөвлөрийг одоо хувийн хвшилт болгосон тийм ээ? Болгосон. За тэгээ хувийн хвшлийг авсан. 49 их. Хамруулаад бахан. Тэгээ хамруулаад тэрэн дотор байгаа нөгөө гой дагаж хүзүү гэдэгтэй адилхан Монгол Орос Сэвтмэтээс авахуулаад ингээд баахан улсын үйлдвэр бор өндрөөс авахуулаад дагаа явчихсан. Тэрнийхэн зад маш олон лиценз явчихсан. Монгол Оросын хамтарсан Эрдэнэ төлөвлөр өнөөдөр бол 100% Монголын үйлдвэр болж байгаа гэдгийг би бас албан ёсоор зарлах гэсэн юм аа. Юуны өмнө Монгол улс өнөөдөр Эрдэнэ төлөвлөрийн 51%-ийг эзэмшдэг. Оросын холбооны улсын Оростек компани 49%-ийг эзэмшдэг гэдгийг та бүхэн мэдж байгаа. Өнөөдөр энэ хэлцээрийн үр дүнд Монгол улс 51%-ийг эзэмшин, Монголын компани 49%-ийг бол эзэмшнэ. Монголын компани гэдэг нь Худалдаа хөгжлийн банк, түүний төлөөний компани болох Монголын зэс компанийг би бол энд хэлж байгаа юм аа. Манай улсын компани тухай хуулиар зохицуулагддаг Монгол улсын үндэсний аж ахуйн нэгж болж хувирах юм аа хэлж байна. Нэгдүгээрт Эрдэнэ төлөвлөрийн бүх дагсан нийгмийн барилга байгууламж Монгол улсад бас дагаж шилжиж ирнэ. Бид энэ барилга байгууламжууд энэ бүх зүйлийг яг өнөөдрийн байдлаар нь засгийн газар үргэлжлүүлж авч явах болно гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна. Монорос Сэвтмэт бас энэ хамтарсан үйлдвэр яг энэ зарчмаар Монгол улсын 100%-ийн үндэсний аж ахуй нэгж болж байгаа. За тэгээд ерхий сайд болсынхаа бод. За энийг ямар ч үсэн эргүүлж авнаа. Энийний төлөө би харин ёстой жинхэнэ эх орны төлөө нэг тангар гөргсөн эр хүн шиг байна шүүрлсэх бай. Чи энэн дээр нэг зориг төвчээр алдав. Ёстой нэг босоо зогсож жагаад энэ улсынхаа үйлдвэрийн газруудыг энэ хэдэн орд газруудаа эргүүлж аваа шүү гэж дотроо тангар гөргөж жагаад засынхаа газрын гишүүдэд бүр хатуу үүрэг өгж жагаад бид энэний төлөө ажилласан. Тэгээд Эрдэнэ төлөвлөрөө бид эргүүлж улсын үйлдвэрийн газар болгосон. Хурааж авсан. Би одоо хурааж авсан гэж хэлэх дуртай юм байна. Хурааж авсан улсдаа ард түмнийх нь ганц сайлын үнэг төлөвлөр сайлын үнэ гэдэг үнэхээр энэ тал нутгийн өвсөнд явсан тийм тарган чадaltaй сайлын үнэ байсан цаг бий. Одоо бол эмчилгээ хичээлийн цэгт очсон. Одоо бол хөгшөрсөө эргүүлж орж авсан. Энд одоо асар том эр зориг асар том тэмцэл явагдсан. Асар том. Зарим нэг хүмүүс над бүр хэлжсэн хөрсгөө чи амь насаа бодоорой. Аюултай шүү наадах чинь гэж. Тэгж хүртэл одоо миний нөхөд ойр дотныхан надад одоо хэлж загчижсэн шүү дээ. Тэгээ би одоо наргаа болгож өмнөөс нь хэлжсэн. Эрдэнэ тул аргагүй том хэрэгшгэлт. Тий. Наргаа болгож. Цэрэг хүнийг төр тийм ээ. 1000 жил тижээд бүчээ дотор ашиглт юм аа гэж наргаа болгож хүртэл ярьжсэн. Одоо самд. Ингээд бид Эрдэнэ төлөвлөрийг устдаа авсан. Тэгэхэд 2016 онд Эрдэнэ төлөвлөр ховчлогдсны дараа Эрдэнэ төлөвлөр жилдээ 184 тэрбум төгрөгийг улсын төсөв тушааж ирсэн. 184 тэрбум шүү. А бид Эрдэнэ төлөвлөрийг улсын үйлдвэрийн газар болгоод аваад шахаад шаардаад ажилласан чинь Эрдэнэ төлөвлөр жилдээ 1 их 80 төгрөгийг улсын төсөв тушааж байгаа. Одоо энэ нь өдөр шин шиг ялгаатай байна. Өдөр шин шиг. Хэрэглээний бүх төлбөр дараа юм. Тий? 600 төгрөг. Тий. За тэгээд энэнийг дагуулад бид асхтын ордыг авсан, салхитын ордыг авсан, тосон бомбын ордыг авсан, гутаан давыг авсан, харамхтай ордыг авсан, ноён уул авсан. Нийтдээ тийм ээ энэ 4 жилийн хугацаанд миний засгийн газар 938 лиценз цуцалсан юм. Манай ард түмэн мэддэг. 938 лиценз шүү. 7.2 сая га талбайг бид чөлөөлсөн байхгүй. Лицензнээс. Одоо зүүрлж хэлбэл Увс аймгийн газар нутгийг тэр чигтэн чөлөөлсөн шүү дээ. Увс аймгийн газар нутгийг.